Тариалангийн талбай дэх хачирхалтай дүрс хэлбэрүүдийг яг хэн хийдэг вэ? 1970 оноос хойш маш илбэг үзэгдэх болсон энэхүү хэлбэр дүрсийг эрдэмтэд харь гаригийн хүмүүстэй холбож тайлбарладаг юм. Уг хачирхалтай хэлбэр дүрсүүд ихэвчлэн Их Британий улс орнуудад илбэг үзэгддэг. 1911 онд Их Британи улсад маш хачирхалтай нэгэн дүрсийг ганц шөнийн дотор бий болгосон байна. Уг тариалангийн талбай бий болсон дүрсийг хүн төрөлхтөн хизээж нэг шөнийн дотор бүтээж чадхааргүй. Тиймээс сэтгүүлчид эрдэмтдийн анхаарлыг ихэд татах болсон юм. Их Британий нутаг дэвсгэр дээгүүр цөөнхөн амтай суурин газруудад ихэвчлэн үзэгддэг байна. 2000 онд BBC судалгаа хийсний эцэст тэдгээр хэлбэр дүрсүүдийг 80% хүн төрөлхтөн засч хийсэн, харин 20%-ийг нь яаж бий болсныг огт тайлбарлаж чадаагүй. Учир нь тэд соронзон орны тоосонцортой байсан гэв. Дэвшил хөвчл гэдэг нэртэй баримтат кинон дээр эрдэмтэд эдгээр тариалангийн талбай бий болсон хэлбэр дүрсийг харь гаригийн хүмүүс үлдээсэн амьдралын цэцэг буюу Flower of Life гэж тайлбарласан байна. Цэцэг мэт хэлбэртэй 6-аас дээш өнцөгтэй дүрсийг тэгж тайлбарладаг юм. Энэхүү хэлбэр дүрсийг бидний сайн мэдэх Хятад улсын Манаж Арслангийн хөл доорх бууринхий дүрснээс харж болно. Тэгэхээр харь гаригийн хүмүүс тариалангийн талбайд иймэрхүү хэлбэр дүрс үлдээж бидэнд ямар нэгэн тохио мэдээлэл өгөхийг хүсэж байгаа юм болов уу?